За та бүхэн санасан уу? Энэ 7 хоног тэр олон гадаад пасторууд хүрэлцэн ирж сургаалт харж өгч байгаад баяртай байна. 3 өдөр Есүс пастор ирж бидний сургаалт ярьж өгсөн Этиоп улсаас өнгөрсөн бас 5 өдөр болохоор Төв Африкийн Камеруны бас пасторууд ирж сургаалт харж өгсөн байгаа. Ээжүүдийн цуглаан дээр. За тэгээд дараа 7 хоногт бол бас Замби улсын пастор ирж бидний сургаалт харж өгөх гэж байна. За талархалтай байна. Хаадын дэд номноос хамтдаа өнөөдөр ч гэсэн үздэцгээе. 2 дугаар хаад 4 дугаар бүлэг байна. 2 дугаар хаад 4 дугаар бүлгээс харцгаая. Хуучин гэрээний 564 дугаар хуудас орчимд байгаа. 2 дугаар хаад 4 дугаар бүлгийн 1 дугаар ишлэлээс уншъя. За би уншия. Хүн дагаад уншаарай. Эш үзүүлэгч хөвгүүдийн нэгнийх нь эхнэр Элиша руу хашгирав. Таны зарц болох миний нөхөр өөд болсон бөгөөд түүнийг эзнээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Гэтэл 2 хүүхдийг минь боол болгон өөртөө авахар эзэлдүүлэгч ирлээ гэжээ. Элиша түүнд чиний төлөө би юу хийх вэ? Гэрт чинь юу байгааг надад хэлээч гэв. Тэр эмэгтэй шивгчэнд ганц баар тосноос өөр юу ч алгаа гэв. Тэгтэн Элиша явж олон сас уулга буюу хоосон сас уулгийг бүх хөршөөсөө зээлж авах нүн. Эдгээр зөөхөн сав аваарай. Чи дотоогш орж өөрийнхөө болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаагаад эдгээр бүх савандаа юулж дүүрснийг нь хажуу тийш тавих ёстой гэв. Ингээд тэр эмэгтэй Элиша орхин явж өөрийн болон хөвгүүдийнхээ араас хаалгаа хаав. Тэд түүнд авчирч тэрээр юулж байлаа. Савнууд дүүрхэд тэрээр хүүдээ надад өөр сав авчирч өгөөч гэсэнд хүүн түүнд өөр сав аалгаа гэв. Тосч урсгаа болив. Дараа нь тэр эмэгтэй ирж Бурхны хүнд үүнийг хэлжээ. Тэрээр эмэгтэйд явж тоо зараад өрөө төлж үлдснээс нь чи болон хөвгүүд чинь амьзуулж болно гэв. Нэгэн өдөр Элиша шүнэм рүү явлаа. Тэнд нэгэн чинэлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоолох зооглогдсон гэж ядгав. Ингээд Элиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэдний хоололдог болжээ. Тэр эмэгтэй үзэгтэн манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү Бурхны хүн бол ариун гэдгийг би мэдсэн. Ийм анаар хүрээлэгдсэн жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түүнд зориулан ор ширээ сандал дэлгүүний суур тавья. Тэр эрэхтэй тэнд орж бай гэж нөхөртөө хэлэв. Нэгэн өдөр Элиша тэнд ирээд дээд өрөөнд орж амрав. Тэгээд тэр өөрийн зарц Гехазид тэр шүнэм эмэгтэйг дууд гэв. Гехази тэр эмэгтэйг дуудсанд өнөөх эмэгтэй Элишагийн өмнө ирж зогсов. Элиша Гехазид түүнд хэлэхдээ үзэгтэн чи энэ бүх халамжаараа чи биднийг анхаарлаа. Би чамд юу хийж өгөх вэ? Чиний төлөө хаан эсвэл тэргийн занжинд ярих уу? Ярэ гэв. Эмэгтэй хариулан би ард түмнийхээ дунд амьдардаг гэлээ. Иймээс Элиша тэгвэл түүний төлөө юу хийвэл зохих вэ гэсэнд Гехази үнэн дээр энэ эмэгтэй хөөхөдгүй бөгөөд түүний нөхөр нь хөвшин билээ гэв. Тэрээр түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсан. Тэрээр үүдэнд зогсов. Тэгэхэд Элиша эх жилийн энэ цагт чи бүү төврөх болно гэсэн эмэгтэй үгүй Бурхны хүн болох эзэн минь та шивгчингээ бүү хуураач гэв. Тэрч хүн түүнд Элишагийн хэлсэн ёсоор эмэгтэй жирэмсэн болж дараа жилийн тэр цагт хүү төрүүлжээ. Хүүхэд өсөж том болов. Нэг өдөр тэр хүү тариад хураагчтай хамт байсан эцэг рүүгээ очжээ. Тэрээр эцэгтэй миний толгоо гэсэнд эцэг нь зарцлаа түүнийг эхтэн аваач өг гэж хэлэв. Зарц түүнийг өргөн авч ихэд нь авчирсанд хүү өд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад өөд болжээ. Тэр эмэгтэй дэш гарч Бурхны хүний орон дээр түүнийг хэвтүүлээд араас нь хаалгаа хаагаад гарав. Тэгээд тэр нөхөртөө дуудаад зарцнараас нэгийг мөн
Им илтгэнүүдээс нэгийг явуулаач. Би бурхны хүн дээр хурдхан очоод ирье гэв. Нөхөр нь чи юунд өнөөдөр түүн рүү явах гэв. Өнөөдөр чинь энэ сарч биш, амралтын өдөрч биш шүү дээ гэсэн. Эхнэр нь зүгээр тайван бай гэж хариуллаа. Тэгээд тэр эмэгтэй им илжгээ эмээлэн зарцдаа урагшаа уйдаад бай. Намайг хэлхээс нааш тавхийг минь бүү саатуулаарай гэв. Энэхүү өнөөх эмэгтэй явсаар Кармел ууланд бурхны хүн дээр ирлээ. Бурхны хүн тэр эмэгтэйг холоос хараад өөрийн зарцыг Гехазид хараач. Энд өнөөх шөнө эмэгтэй явна. Түүнийг огтон гүйж очоод түүнээс чи сайн уу? Нөхөр чинь сайн уу? Хүүхэд сайн уу гэж асуухдун гэв. Эмэгтэй сайн гэж хэлв. Эмэгтэй толгод руу бурхны хүн дээр ирээд хөлөөсөн зурж бов. Гехази түүнийг зайлуулах гэж ойртлоо. Харин бурхны хүн түүнийг орхив. Сэтгэл зүрхэн гашуун энэлэлт онжээ. Эзэн үүнийг надаас нууцлан надад хэлсэнгүй гэв. Тэгтэл эмэгтэй би эзнээсээ хүүг өгсөн гэж юу? Намайг битгий хуураач гэж би эс хэллүү гэлээ. Ихэд Илиша Гехазид уулсаа бүсэлж миний тайгийг гартаа аваад дамаараа яв. Хэрэг чи энэ хэн нэгэн хүнтэй дайралтвал түүнтэй бүү мэдлэгч дөө. Хэрэг хэн нэгэн хүн чамтай мэдлбэл түүнд хариу бүүг. Миний тайгийг хөвгүний нүүрэн дээр тавигтун гэв. Хөвгүний эхэн эзэн амьд би бас та амьд би тангуугаар буцаж явахгүй гэв. Илиша босоод тэр эмэгтэйг дагав. Гехази тэднээс түрүүлэн явж хөвгүний нүүрэн дээр тайгийг тавьсан боловч чимээ үгүй, тэмдэгч үгүй байв. Иймээс Гехази Илишатай уулзахаар буцаж ирээ түүнд хүүс ирсэнгүй гэв. Илиша гэрт орж ирэхэд харахтун хүү өчгсөн орон дээр нь хэвтэж байлаа. Ингээд тэр дотогш ороод хоёулахнаа үлдэж араасаа хаалга хаагаад эзэн залбирав. Тэрээр дээшээ очиж хүүхдийн дээр хэвтэн амаа хүүгийн аманд нүдээ хүүгийн нүдэнд гараа хүүгийн гар дээр тавьж хүүгийн дээр сонон хэвтэв. Хүүхдийн бие махбат бүлээн боллоо. Дараа нь Илиша буцаад гэр дотор наашаа нэг удаа алхаж дээшээ гарч хүүгийн дээр сонон хэвтэв. Хүү 7 удаа найтагаад нүдээ нээв. За энэ маш библийн итгэлийн амьдралын чухал хэсгийг бидэнд ярьж байна. Үе бид нар хүмүүстэйгээ бид нарыг харьцуулдаг. Энэ хүн юу гэж бодож байгаа бол тэр хүн намайг юу гэж бодож байгаа бол тэрнээсээ болоод өөртөө хязгаарыг тавьж амьдардаг үлээ. Өөрөөр хэлбэл өөртөө баригдмал байдаг гэсэн үг. Энэ нь үнэндээ бид нарын дотор бурхан том байгаа биш, өөрөө том байгаа учраас. Би сайн хийж байна уу, муу хийж байна уу? Энэ дээр л бид нар анхаарал нь очсон байгаа гэсэн үг. Миний сэтгэл дотор бурхан том биш байвал үнэн том харагддаг гэсэн үг. Миний нөхцөл байдал томоохон харагддаг. Ингээд таах юм бол тэр хүнд ямар ч эрх чөлөө байхгүй болно. Тэр сэтгэл дотроосоо өөрийнхөө хязгаар дотор амьдрахаас авахгүй байдаг. Харин бидний сэтгэл дотор миний зам гэдэг юм байхгүй болчих юм бол за хүн яаж чадахгүй юм бэ? Ойлгох болно. Аврал хараахан ойлгохгүй байгаа хүмүүс байдаг. Аврал нь яагаад ойлгохгүй байдаг вэ гэвэл өөрөө хийх гээд байгаа учраас юм. Аврал бол 100% бид нар хийх ёстой зүйл биш. Бурханы аль хэдийн биелүүлчихсэн зүйлийг хүлээж авах юм аа. Аль хэдийн бурхан бидний төлөө авралыг биелүүлчихсэн юм байна. Бурхан миний төлөө мөнх амийг өгсөн юм байна. Энд итгэх итгэлд ирвэл хэн биелэгдэх юм бол надтай хамаагүй миний ажилласан юм байхгүй. Сүнслэг бишрэлж байхгүй. Ийм надыг аварсан бурханы хүлээж авсан цагт
миний үүрстэй хамаагүй байна. Өөрийнхөө Христээр дамжуулан намайг аварсан байна. Үүнийг ойлгосон цагт бид нар авралын тухай эрх чөлөө ойлголт тодорхой ороод ирнэ гэсэн үг. Намайг юу хийсэн ч гэсэн Бурхан намайг аварсан. Намайг Тэнгэрийн хаанчлалд орох тухай Бурхан тодорхой болгоод өгсөн. Ингэсэн цагт бидний сэтгэлд эрх чөлөө ирнэ. Бас аливаа амьдралын намайг барьж ирсэн зүйлээс ангижирдаг юм шиг. Хүмүүс бодохдоо би өөрөө ингээ хийчих юм бол Бурхан өөрөө л өгч байлгүй дээ гэж боддогч. Ясмин дээр гадаас илүү Бурхан намайг ерөөвэл ивэвэл Бурхан настай хамт байвал тэгвэл би тэр асуудлаас ангижирч чөлөөлөгднө гэсэн итгэл биднийг илүү ерөөлтэй болгодог юм. Өнөөдөр 2 дугаар хаад номыг уншсан. 2 дугаар хаад 4 дугаар бүлгийн нэгэн Илишагийн шавийн эмэгтэй шавийн эхнэр гарч байна. Илишагийн шавийн эхнэр бол энэ эмэгтэй амьд байхдаа нөхөр нь амьд байхдаа итгэлийг сураагүй юм шиг байна. За нөхөр нь харин Илиша иш үзүүлэгчийн шав шүү дээ. Одоогийн үгээр яригвал эхнэр нөхөр хоёр хүүхдүүдэд дагуулад Библийн сургууль орсон гэсэн үг. Манай ээжийн хүн итгэгчийн хүү бол дараахан эхнэргүй байгаа, бас хүүхэдчгүй байгаа. Зүгээр ганц бий байхдаа Библийн сургууль орвол сайн. Би ч гэсэн ганц бий байхдаа Библийн сургуульд орсон л доо. Тэгэхээр их гоё. Харин эхнэр нөхөр хоёулаа сургалтанд суувал их гоё боловч асуудал чих байна. Харин яг энэ дээр ч гэсэн гарч байгаа шиг эхнэр нөхөр хоёр дээрэс нь хүүхэдтэй, хоёрын хоёр хүүхэдтэй Библийн сургуульд орсон гэдэг нь баг гайхам шиг. Ер нь янз бүрийн юм бодож үзвэл за ийм байгаа юм чинь Библийн сургуульд орохгүй гэж бодох нь дийлэх нь байдаг. Харин харсан чинь сүүлд настай байж байгаад Библийн сургуульд орсон хүмүүс бас олон байна лээ. Ганц огчин пастор ч гэсэн настай болсон хойно Библийн сургуульд орсон байсан. Бас Ипяньян пастор цагчлоо пастор болсон баг тийм. Тэр пастор ч гэсэн настай болсон хойно Библийн сургуульд орсон байсан. Ганц огчин пастор хэлэхдээ пастороо би настай болоод Библийн сургуульд орсон болохоор дандаа л сүүлээсээ нэгт байх юм аа гэсэн. Өөрөөхөө дээр дандаа ахмадууд нь байна гинэ. Өөрөө насаараа өндөр ч гэсэн Библийн сургуульд орснороо дэндүү орой орсон учраас би хэзээ болтол би хамгийн баг нь учраас би болохоор миний би эрт Библийн сургуульд орсон болохоор баяртай байна. Бас настай биш ч гэсэн биднээс эрт Библийн сургуульд орсон учраас хамаадаг гэсэн тэр ямар ч байсан энэ Илиша иш үзүүлэгчийн шавийн эхнэр итгэл сураагүй байсан. Тэгээд нөхрийгөө нас барсан хойно манай нөхөр яах гэж Библийн сургуульд ороод бидний амьдралыг ингэж зовоод юм бэ? Харин асуудал нь юу вэ гэвэл нөхөр зүгээр өвхвөл хамаагүй харин маш их өртөөгээр зээл чад өгсөн. Асарсан гэхүү. Библиэлд өгсөн гэсэн юм чинь өгсөн гэдгээр арчиж да. Ингээд өгчихсэн учраас зээлдүүлэгч нар байгаа шүү дээ. Ой, өөрөө авъя. Зээлдээ авъя ой гэд үрээд ирсэн. Харин төлж чадахгүй байгаа. Төлөх юм юус үлдээгүй. За та нар тэгвэл хэдний өдөр хүртэл төлөхгүй байх юм бол танай хоёр хүүхийн чинь аав шүү, боолоор зарна шүү гэсэн. Тэр ямар хэцүү байсан болоо. Нэгэн өдөр пастор бидэнд нөхөрлөж өгсөн байна. Таарын сэтгэл яг л энэ Бурханы иш үзүүлэгчийн шавийн эхнэр шиг сэтгэлд очих юм бол ерөөлийг авнаа гэсэн байсан. Энийг сонсоод жоохон ойлгоод ирж байгаа ч юм шиг ойлгохгүй ч юм шиг санагдаж байна.
Нэгэн өдөр Бурхан үнэхээр бидний зүрх сэтгэлээ яг энэ байр сууринд тавьсан шин Бурханы үг сонсогдож эхэллээ. Энэ ямар байр суурь вэ гэвэл нөхөр нь болохоор эмэгтэй эхнэр болохоор эмэгтэй хүн 3 эхнэртэй сайн 3 эрэгтэй хүнтэй сайн уулзах хэрэгтэй. За нэг эрэгтэй аав хоёрдугаар эрэгтэй нь нөхөр, гуравдугаар эрэгтэй нь хүү. Энэ 3 эрэгтэйтэй сайн таарлах хэрэгтэй гинэ. Яагаад гэвэл асуудлын дандаа эрэгтэйчүүд үүсгдэг учраас муу аавтай учрвал амьдрал нь баларна. Хоёрдугаар эрэгтэй нь хин гэсэн бэ? Нөхөр. Сайн нөхөртэй уулзахгүй бол бас амьдрал нь баларна. Бас 3 дугаар нөхөр, 3 дугаар эрэгтэй. Энэ хүүтэйгээ ч гэсэн муу хүү учрвал амьдрал нь баларна гэж ярьдаг. Эмэгтэй хүнд нөхөр нь бас хамгийн том байр суурь эзэлдэг шүү дээ. Харин нөхрөөсөө илүү сэтгэл илүү очдог юм нь юм билээ. Хүү шүү дээ, тийм ээ. Нөхөр нь төрүүлээд эрт насарчих юм бол хүү нөхрийнхөө орон байрыг оролдог гэж ярьдаг. Та нар сайн мэдгүй юу? За миний таньдаг хүмүүсийн дунд нэг нь ингэдэг. Та хэлсэн шиг нөхөр нь хүүхдээ гаргаж чаад 20 мигээд нэг удаагүй насарцсан. Тэгсэн чинь хүүн яг л тэр хүний сэтгэл дотор нөхөр шигээ бодож явдаг хүн байлаа. Нөхөр нь 20 хийсэн. Харин дөнгөж 20 хийсэн айл шүү дээ. Харин хүү яг голдоо ээж нь ингээд унтаад хажууд нь дээрээ унтуулад байсан. Ингэж болох уу болохгүй юу? Тэгэхээр та чинь зөнт юм уу хайшаа гэдэг. Би хин гэж бол хэлэхгүй. Хүүхдээ одоо хүүгээ алдчихлаа. Бэрдээ ингээд булаалгачлаа гэж бодсон учраас өрөөндөө унтаж чадахгүй. Ингээд хүүгийнхээ өрөөнд ороод хүүгийнхээ хажууд заавал унтах хэрэгтэй. Тэгтлээ одоо сэтгэл нь өөрөөгөө ингээд татагтаад үүд орчсон байдаг гинэ. Тийм учраас энэ нэмэлтээд бол нөхөр нь насарсан. Хүү нь яг л нөхөр шигээ болсон. Хүү нь яг нөхөр шиг юм эрхэм мандин байхад хүүгээ хүртэл зээлдүүлэгчд ингээд алдахад хүрсэн юм чинь ямар сэтгэл хэцүү өвдөх юм бэ? Ийм болчих юм бол одоо хэнийг ч одоо юмыг үзэхгүй. Энэ ч надад юу гэж хэлнэ? Хамаагүй болсон. Харин өмнө нь бол за пастор дээр очиод энийг ярих уу байх уу гэж бодож байгаа бол хараахан тийм ч хэцүү биш байна гэх. Тэгээ яг би одоо өөх юм байна. Өөхтөрөө тулвал хамаа юу гэж хараана уу, байна уу, ховж ярина уу хамаа ахгүй. Бүгдийг хаглаад гарч ирдэг. Эзээ тийм болчихдаг вэ? Би одоо өөхчлээ. Би одоо дуусчлаа болчих юм бол. Одоо хүүгээ алдсан үед би дууслаа тийм ээ. Энэ одоо ингэж амьдарснаас өвсөн дээр болчлоо. Ийм хэцүү байдал хүрсэн чинь Элишагийн урд очоод Бурханы үзүүлэгч минь ээ гэж ашигладаг үстэй. Та нарт маш их чөлөөтэй байгаа. Хараахан амьдарч болоод байгаа юм шиг байгаа. Надад 80% гарч ирээгүй байгаа. Надад хуваарчлан гарч ирсэн 20% байгаа учраас харин би нэг санаа зовхгүй байгаа. Одоо энэ онцгийн тийм асуудалгүй байгаа учраас тэгж байгаа юм зү тий. Тэгэл та бүхэн амар амгалан байгаа гэсэн үг учраас би ч гэсэн амар амгалан байна. Зарим хүмүүс надад пастра гэдээ ойлаад гарч ирдэг. За одоо энэ нэгний одоо юу гэж намайг хараад байна, ховж ярьж байна. Энийг үзэх хэрэггүй болсон. Одоо сүмдэл найдаж амьдрах болсон байна гэж харж байгаа учраас баяртай байна. Харин та бүхэн тэгвэл пастортай хуваарчлан юмыг яриаггүй явж байна гэдэг чинь хараахан амьдрах боломжтой л байна гэсэн үг. Тийм учраас та нэг санаа зовлохгүй байж болно. Би ч гэсэн та нарын төлөө нэг санаа зовхгүй байна. Би яагаад пастор дээр очиж юм ярихгүй байна гэвэл та нарын хулгайтай бас боломжийн байгаа учраас. Хэрвээ боломж чинь жоохон муудаад ирэх юм бол бидний ир гэсэн ч гэсэн пастор дээр хэлээд яах юм гэсэн ч гэсэн үгүй би пастор заавал энийг очиж залбируулна ийм болно гэсэн үг.
Тэгэхээр бид нар яадаг уу гэвэл Бурхны өмнө ч бас тэгдэг шүү. Пасторч тэр биш Бурхны өмнө ч гэсэн тэгдэг. Зайгаа барьж ийн Бурханаас жоохон ойрхон биш байна гэдэг нь дараахан амьдралын боломж чинь болоод байна гэсэн үг юм аа. Тиймээс Библиэлд ингэж хэлсэн. Үхэгсэд Бурхны үгийг сонсох цаг ирж байна. Үхэгсэд нь амьлах болно гэж хэлсэн. Тэгэхээр дараахан авралыг ойлгоогүй байгаа хүмүүс өөрөө авралыг биелүүлгээд байгаа нь хичээгээд байгаа учраас л аврал биелэхгүй байгаа байхгүй юу? Надад зам байхгүй, би бүтэмжгүй, би чадахгүй юм байна гэсэн хүний дотор юу ирдэг вэ гэж Бурхны үг сонсогдож эхэлнэ. Үхэгсэд Бурхны үгийг сонсох цаг ирж байна. Энэ нь энэ цаг юм аа. Сонсогчд нь амьлах болно гэсэн. Тэр хэрэг сонсох юм бол хэрвээ өөрийнхөө үгээр амьдардаг байсан бол одоо Бурхны үгээр тийм ээ. Сүмээр дамжин сонсогдож буй Бурхны чуулганы үгээр амьдардаг болгож өгөх учраас тэгэхээр бидний зүрх сэтгэл Бурхны үг нь сайн дуулахгүй байгаа, ойлгохгүй байгаа гэдэг чинь өөрөө хийх гээл хийж үзэх гээл өөрийнхөө дотор амьдарч байгаа учраас тэр юм аа. Энэ эмэгтэй харин өөрийнхөө зам нь дуусчихсан учраас яг л 12 жил цус алддаг байсан эмэгтэй шиг Зерфенийг эмэгтэй чөтгөр шүглсэн охинтой байсан Зерфенийг эмэгтэй шиг бас сохорхон Бадимео шиг бас гойлгчин Бадимео шиг яг 38 жилийн турш өвчтэй байсан хүн шиг өөрийнхөө зам нь тэр чигээрээ суурьсан тэр хүний зам дээр Есүсийн үг дуулаж эхэлнэ. Есүсийн үг нь сонсогдож эхэлнэ. Бид нар яагаад Бурхны үг надад ойлгохгүй байгаа юм болоо, сонсохгүй байгаа юм бол гэвэл хараахан зааварчилoo амьдралын боломж айгүй байгаа учраас юм. Хэзээ та бүхэн Бурхны үг сонсогдох вэ гэвэл замгүй хэцүү. Одоо ямар ч аргагүй болчлоо. Би яг өгөх юм байна. Гэсэн цагт Бурхны үг гайхамшигтай үг сонсогдох болно. Бурхны үг нь таны дотор орж суулгах болно. Бурхан намайг амьлуулах юм байна. Бурхан надад туслах юм байна. За ингээд Илиша очоод хэлсэн. Илиша миний хоёр хүүг минь булаан шавах гэдэг байна. Илиша хэлсэн. Танай гэрт юу байгаа вэ? Нэг ваар тастай ваар байна. Өөр юу ч алгаа гэв. Энэ эмэгтэй ямар ядуу байсан болоод нэг тастай ваарнаас өөр юу ч алгаа гэж хэлсэн. Энэ үгс үгүй гэвэл ганц тастай ваар бол байна. Харин энэ одоо юухан болох вэ? Энүүгээр нэг энэ одоо тастай ваар нь хоолны эстэн шишний тас байсан уу? Эштийн тас байсан уу? Эсвэл хүнчтийн тас байсан уу? Сайн мэдэхгүй байна. Харин нэг баар тас л байсан. Энүүгээр юухан болох вэ? Юу ч биш гэж хэлэх гэсэн санаагаар хэлсэн. Харин энэ нэг тастай баарыг чухал гэж бодоогүй гэсэн үг. Харин Библиэлд хамтж байгаа тос нь гэвэл Библиэлд ариун сүнсний утгаар ариун сүнсийг тос гэдэг юм аа. Бидний зүрхэнд ариун сүнсийг агуулж байгаа мөртөө үе ингэж боддог. Би байхгүй. Надад юу ч байхгүй. Ядуу, мөнгө ч байхгүй. Надад юу ч байхгүй штэ. Хэлэндээ ч юм уу толон сэлж байхгүй. Би бүрэг ийм надад юу чадах вэ? Ийм сэтгэл дотор гэж хоцорсон суугаад байх үе олон байдаг. Харин нэг баар тосон дотор бүх юм байгаа. Бурхан нэг тостой баарын дотор Бурханы бүх хүч чадлыг хийгээд өгсөн байгаа гэсэн үг. Бид нар бодохдоо нэг тостой баар тэрүүгээр юугаа хийх чадах вэ? Энүүгээр бид нар юу ч чадахгүй штэ. Энэ бол бидний бодол. Тэр ингэж боддог. Энэ бол миний хязгаар.
гэл надад ямар ч гардахгүй боллоо гэж бодох үе байдаг. Үе би бас пастораар ажиллахдаа Бурхны сайн мэдээний ажлыг хийхдээ нэг тустай вар байгаа юм чинь юу н асуудал болох вэ? Нэг тустай вар байхад л болно штэ. Өөрөөр хэлбэл энэ тос гэдэг чинь ариун сүнсийг Бурхан бидэнд өгсөн гэсэн үг. Бурхны сүнсийг бидэнд өгсөн байхад асуудал юу байх вэ? Пастор биднээс үе асуудаг. Та нар аврагдсан уу? Авсан пастор. Иесус байгаа юу? Иесус байгаа штэ. Иесус байхад юу н асуудал болох юм бэ? Ингэж пастор олон удаа бидэнд нөхөрлөлтөө дааж өгчээс ахгүй юу? Иесус бол байгаа л да. Харин асуудал штэ гэж би боддог байсан. Харин пастор Иесус чиний дотор байгаа. Тийм биз дээ. Бурхны ариун сүнс чамд Бурхан өгсөн байгаа. Сайн мэдээ таравал Бурхан чамд аврал авах хүн өгнө. Сайн мэдээ таравал Бурхан чамд жимснүүдийг өгнө. Сайн мэдээ тарааж болдог байхад чамд юу н асуудал болох юм бэ? Энэ үг нь миний дотор нэг өдөр ороод тэр цагаас хойш уучлаарай алзуу юм шиг сайн мэдээ тарааж үзчихсэн. 7 хоног болгон семинар хийж үзсэн шүү. 4-5 хагасаа бүтэнсэн. 7 хоног болгоны 4-өөс бүтэнсэн хүртэл. Одоо ингэж сайн мэдээ тараахгүй байгаа болохоор би жоохон харамсаж байгаа л да. Харин 7 хоног болгоны 4-5 хагасаа бүтэнсэн бол семинар хийсэн гэсэн үг. Семинар хийхээр бас дотор сайн мэдээ тараагаад тэгээд бусад 9 бүлгүүд ч гэсэн тэгээд дагаад дуурайгаад хийсэн. Гэсэн чинь олон хүмүүс аврал авдаг болсон. Олон хүмүүс сайн мэдээ аврал авсан чинь бас сонирхол төрж исэн. Ингэжсэн чинь үнэхээр болон маш олон хүмүүс аврал аваад байсан учраас ядуу байгаа ч гэсэн ямар ч асуудал болохгүй байсан. Ядуу хүмүүс аврал авсан байгаад ядуу хүний нөгөө аваг ах нь баян хүн бас байд юм байна. Нэг ядуу хүн аврал авсан харин түүний ахнаас баян байдгийг тэгж байгаа тэр ах нь аврал аваад тэр баян хүн байсан ч аврал авч исэн гэсэн үг. Нэг ч машин байхгүй байсан. Харин нэгэн өдөр аврал авсан итгэгчийн дунд нэг хүн өссөн машинтай хүн байсан. Нэг ч байр оронгүй хүн байсан. Харин аврал авсан хүний дунд нэг итгэгч болохоор 25 байр байшинтай итгэгч бас байсан. Аврал авсан чинь Бурхан улам илбэг баян болгож өгчээсэн гэсэн үг. Энэ нэг тустай вар байна. Энэ нэг тустай варнаас өөр харин юу ч байхгүй. Итгэгч нарын дунд дотор нь надад ачаа байгаа. Надад өөр л байгаа. Надад мөнгө байхгүй гэж боддог. Яагаад гэвэл ингэ зээлдүүлсэн 7 хоног болгон өөрийн төлөх ёстой. Би бодлоо яг л сайхан харагддаг тоортой гэдэг. Тоор бол гаднаас харахад хөөрхөн харагддаг тийм. Хөөрхөн тоор бол бас амттай. Харин Содомс зөөр үүнд хөөрхөн тоор шиг хүн гэж ярьдаг. Одоох нь харин ялзарсан. Ямар ч гэсэн миний машин ч гоё машин, миний байшин ч гоё. Тэгээ бүгд зээл ийм ертөнц болсон шүү дээ. Юу гэсэн үг гэвэл за тийм ээ ойлгож байна. Чамд маш өөр байгаа. Тэгэхээр чамд нэг тастай вар байгаа штэ. Чамд өөр байгаа чинь бас үнэн. Гэхдээ чамд тастай вар чихэн байгаа нь үнэн шүү дээ. Амен. Одооноос амнаас гарах үгээ өөрчлөөрэй. Тийм ээ би өөртөө. Гэхдээ надад нэг тастай вар байгаа. Энэ нэг вар хүч чадалтай. Энэ тос бидний хүч чадал өгөөд өөрийн чинь ч бас төлж өгнө. Итгэлээр амьдрахад хүргэж өгнө. Итгэлээр амьдрах бүх хүч чадлыг нэг ард тосны дотор Бурхан хийж өгсөн гэсэн. Харин энэ ишүү зүйлэгчийн эхнэр, хөвгүүний эхнэр энэ вар нэг вар цэцэг болжилж үтгэхгүй байсан. Харин өөрийнхөө зам дуусаж гарцгүй болсон цаг дээр Илиша ишүү зүйлэгчдээр хурц ирээд Илиша түүнийг замчилж өгсөн. За чи одоо
савсуулга зээл. Савсуулга зээлтэй. Хоосон савсуулга зээлж шүү. Жоохныг зээлж биш. Ихийг зээлээрээ. За Библийн хамт харцгаая. 3. Жишээг адагш гарч яг 7 сав суулга буюу хоосон сав суулгыг бүх хөршөөсөө зээлж авах төө. Битгий түүхэн сав аваарай гэсэн. Бурхан хэлсэн Илиша чамд юу зааж өгсөн бэ гэвэл хоосон сав суулгыг зээлнэ. Битгий цөөхөн сав аваарай. Бид нар юу гэж бодсон бэ? Хөршөөсөө гоохч дарамттай штэ. Тэгэхээр ганцхныг өвчтгийхөө гэдэг. Ганцхныг сав авчил та гэдэг ийм юм их хэлдэг штэ. Бид нэр мөнгө доошо яриач гэж хэлэхдээ зажаахан доошо яриач гэж ярьдаг штэ. Манай их нэртэй хамт заах орохороо манай их нэр изэж зоохон асаач гэж хэлэхгүй. Галыг хамдруулахгүй бол би авахгүй. Би их нэрээсээ би олон юм сурдаг. Би Жонлаа мужийн хүн, манай их нэр Гёнгсан мужийн хүн байхгүй юу? Би бол энэ нэгэн хоол идэж ирсэн гэсэн ч гэсэн өшөө идэж их хэлдэг. Яагаад гэвэл би бол хоолоо идэггүйгээр нэг цочны гэрт очлоо. Тэгвэл хоол идэггүй үстэй гэвэл идсэн штэ гэж би ер нь дуртай их хэлдэг. Яагаад гэвэл бидний айл нь хоол идэх цаг нь болвол за та нар идэж байгаа дээр хамт идэ гэж хэлж байна. Гэхдээ хоол идээ дуусж байгаа дээр нь шууд хоол идэггүй штэ гэвэл заахан юмшингүү сэтгэл төрөн штэ. Харин манай эхнэр бол идэггүй. Би болохоор идээд ирсэн гэж. Эхнэр нөхөр хоёрын хэлсгүй өөр. Яагаад гэвэл би миний дотроос баян ингэж ярьдаг. Идчихэд ирсээ зүгээр. Харин манай эхнэр болохоор идэггүй штэ. Яг болж гэх. За тэгвэл хурдан ирээд идэрээ гэдэг. Би болохоор энэ нэг идчихэд ирсэн ч гэсэн над шиг ингээд хариултсан байх гэж би боддог учраас идсэн ч гэсэн зүгээр нааш. Эцсийн ч гэсэн ирээд идэхтэй. Яагаад гэвэл идүүлчиж миний сэтгэл хангалуун байх учраас. Тэгдэг байхад харин хоосон сав суулгыг зээлэхдээ бид нэр яг тэр хүний байдлыг харгалзаад бодож штэ. Нэг юмтай байгаа штэ. Хоосон байхгүй штэ гэвэл баяртай. Харин хэрвээ хоосон биш байсан ч гэсэн дотгоймаа хоослоод зээлж өгөөч. Тэр ваарн дотор кимчи байгаа штэ гэвэл өөр савнд хийж байгаа надад зээлээч гэж. Тэр савн дотор чинь өөр самар ингээд гэсэн байгаа гэвэл самраа уутан дотор хийчихээ. Тэгээд тэр савыг нэг жоохон зээлээд өгөөч. Дотор нь юм байж болдгоо ч тийм ээ. Яагаад гэвэл хоосон савны дотор хосыг хийх ёстой учраас. Хоосон сав суулгыг зээлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл сайн мэдээ дараа гэсэн үг. Сайн мэдээ. Бид нар хөрш айл, дээд айл, доод айл, хажуу айл, бас хажуу байр нэг хүн. Бид нар хоосон сав суулгыг очиод зээлэх ёстой. Харин дүүрсэн байна. Зарим айлууд чинь ингэдэг. Зарим хүний зүрх сэтгэл өөртөө итгэх сэтгэлээр дүүрсэн байдаг. Зарим хүмүүс миний сүм гэдэг юмар дүүрсэн байдаг. Зарим хүмүүс мөнгөөр дүүрсэн байдаг. Зарим хүмүүсийн сав бол миний өөртөө хайр татгалээр дүүрсэн байдаг. Энийг агуулж байвал бас асгаж чадахгүй. Тийм учраас яах ёстой вэ? Эсрэгээр харуулах ёстой. Амаа доош нь харуулад асгаад хоосон сав суулга авах ёстой. За надад хоосон сав суулга өгөөч гэд. Хоосон савнд юу хийгээрэй гэсэн бэ? Хоосон савнда тосыг хийсэн. Нэг аяг тосыг учраас нэг асгаал тавьчихаар дууссан байх ёстой шүү дээ. Харин энэ тосны вар үнэхээр байх ёстой. Энэ вар бод асгаал дуустгүй вар юм аа. Ойлгож байна уу? Сайн мэдээ түгээгчд. Би ч гэсэн уг нь тийм хүн биш байсан. Харин
чуулган дотор амьдраад байсан чинь өдөрт 17 цаг үргэлжлүүлэн сайн мэдээд тарааж ирсэн удаа байна. Хятад бол юм сурахтаа бүр маш давуу талтай байлаа. За тэгээд ярьж байгаа надаас суугаагаараа ингээд сонсож байгаа хүмүүс нь илүү хүндэтгэл үлээмээр хүмүүс байсан. Ямар ч гэсэн төрөөд хамгийн удаан сургаал тараасан тэр өдөр байлаа. Ойлгож байна уу? Санаалгүй байна уу? Үүрийн 5 цагаас оройн 11 цаг хүртэл үргэлжлүүлэн сургаалаа ярьсан гэж бодлоо. Яг хөө дундуур ингээд хоол идэх 15 минутыг хасаад үргэлжлүүлэн ингээд ярьсан. Би тэр өдөр ингээд тооцоолоод үзлээ. Баярлалаа. Би төрөөд ийм олон цагуудыг сургаалыг тараахад өгөөж өгсөн баярлалаа. Тэр надад хэцүү юм уу? Ядрангуй байх биш. Энэ тосыг асгаж байгаатай адилхан учраас үнэхээр хөвгчлээ гоё байна үст. Тийм үстэй. Та сонсож өгөх юм бол би үргэлжлүүлж чадна. Дэмжингөөч би ярьж чадсан шүү. Энэ чинь л энэ хачирхалтай зүйл. Харин энэ сонирхолтой. Юу гэсэн үг гэвэл заамаа тосыг асгаад үзье. Харин энэ тос дуусахгүй ингээд асгараад байсан. Улам л ингээд дүүрээд байсан. Тэгвэл сонирхолтой байх уу байхгүй юу? Сонирхолтой байна шүү дээ. Та нар покер тоглож үзсэн үү? Би аврал авахаас өмнө покерч тоглож үзсэн. Дэмжингөө тоглосон ч нэг ч ядрахгүй байлээ. Яагаад гэвэл мөнгө олцоогоод аваад мөнгө олоод байвал мөнгөндөө бүр санахал хүрээд шөнийг бүр 12 цаг өнгөрсөн ч би яахгүй нүд маань ялцлаа л байсан. Мөнгө ороод ирвэл та нар бас тэгэндээ тийм ээ. Энэ шиг энэ тосыг асгаж байлаа. Энэ чи мөнгө шүү дээ тийм. Энэ тос бол харин дуусахгүй дүүрэл байсан. Ямар гоё вэ тийм. Энэ чинь сайн мэдээний хүч чадлаа. Хэрвээ бид яагаад сонирхолгүй байдаг вэ гэвэл асгаж үзээгүй учраас тийм юм аа. Би асгасан ш. Ингээд сайн гардгүй байлаа штэ гэж ярьдаг. Гэхдээ асгаж үзээрэй. Хийж үзвэл бурхан гарцаагүй ажлыг гайхалтайгаар хийдэг. Яагаад гэвэл ариун сүнсээр бурхан ажлаа хийдэг учраас. Тийм учраас онсон сав суулгуудыг аваад энэ тосыг асгана гэдэг юмыг хийгээд үзэх юм бол энээс илүү сонирхолтой зүйл гэж байхгүй лээ. Байхгүй шүү. Би сайн мэдээ дотор амьдрахад миний одоо энэ тос асгаж байгаа энэ айл энэ хүн цаашид энэ ямар ажил хийх болоо сайн мэдээ. Гэхдээ цаашдаа ингээд цаг хугацаа өнгөрөхөд би зүгээр л энэ хүн тос асгасан байхад надаас 10 дахин том ажлуудыг энэ хүн хийгээд байна гэж боддоо. Надаас 50 дахин олон хүмүүс сайн мэдээ тараагаад явж ийн гэж бодоо. Тэгэж яг нүдэндээ харагдаад ахаад энэ үнэхээр гайхамшигтай хүч чадал юм аа. Тийм байгаас тийм. Тийм учраас бурхан бидний дотор нэг вар тосыг өгсөн. Энэ вар тосыг асгах юм бол асах тутамдаа л энэ вар нь дүүрэл байна. За тэгээд сав нь дууслаа. Гайхалтай. Энэ савны тос чигсэн гараад барьсан. Өөе, өшөө авдаг байж, өшөө зөөлдөг байж гэж бодно үстэй тийм. Гэхдээ гайхамшигтай. Тэрийг авчраад Илиша дээр очиод хэлсэн чинь өөш тэрүүгээрээ өөрийг ч гэсэн дараад амьдралаа ч гэсэн аваад яв гэдэг аахгүй. Тэгэхээр нэг вар тосоор дамжуулан өөрийг ч гэсэн дартсан. Хүүг ч гэсэн дарсан. Одоо хүүгээ бас булаалах хэрэггүй болсон. Амьдралаа ч гэсэн аваа явчихаар боломжтой болсон юм чинь. Хэрвээ та бүхэн бас хин нэгэн мөхөд хүрсэн бол, сүйрэхэд хүрсэн бол бүрэн сүйрсэн үү? Хараа сүйрээгүй л байна да. Яагаад гэвэл бүрэн сүйрчих юм бол Есүс таны зам бол ойлгож байна уу? Тийм учраас битгий санаа зов. Нэг их санаа зов хэрэггүй. Хэрвээ та бүхэн бүрэн сүйрсэн цагт Есүс хамт байх учраас хараахан боттоо сүйрсэн учраас тэгэл санаа зовоод байгаа болохоос яа би дуустаа амбуурчлаа гэвэл яах вэ? Есүс та бүхний зам нь болно. Есүс надад туслах юм байна. Бурхан надад туслах юм байна. Миний сайн мэдээ тараасан хүн аврал авах юм байна. Бурхан тараасан нэг хүний дотор ариун сүнсээр бялгуулж өгч чадлыг өгнө гэсэн.
Тэр хүн өмнө нь амьдарсан амьдралаас хамаагүй их илбэг баян байна. Хамаагүй илүү бурхан тослон харин хараахан өөрийнхөө арга зам бурханы арга барил хоёр холилдоод байгаа учраас сайн болохгүй байгаа болохоор тэгж байгаа болохоос бид нар ч аврал авсан хүмүүс бид нар төсөөрсөн, дампуурсан гэсэн Есүст зам байгаа юм чинь. Сэтгэл дотор төсөөрч бидэ гэж аагаад байгаа болохоос шингнээсээ сөөрчих юм бол тэр цагаас эргчлөө ирнэ. Ямар эргчлөө ирэх вэ? Есүс надад туслана гэсэн эргчлөө. Тиймээс энэ их зүйлэгчийн шавийн ихнэр бурханы амьд байгааг харсан. Энэ бас нэг баар тосыг асгасан чинь нэг баар чинь дуусахгүй ингээл улам дүүрээд байна шүү. Ямар гоё юм бэ? Африкт 22 жил амьдарсан. 22 жил Африк сайн мэдээ тарахдаа ямар гоё байсан гэж яагаад гэвэл намайг сайн мэдээ тараах болгоно аврал авсан хүмүүсийг улам олон болгоод өгсөн учраас 22 жил ийм хурдан өнгөрсөн юм уу гэж бодогдож байна. Бас үе бодохоор пастор надад ингэж хэлдэг. Африкийн цөлд ч гэсэн би очих юм бол энэ сайн мэдээтэй очихоор амьдрал үе яах вэ? Амьд гарнаа гэж. Яагаад гэвэл бурхан аврал аваад надад туслах хүнийг өгөх юм чинь санаа зовох юм байхгүй байна. Би хоёр зүйлийг тав хүнд ярих гэж зорьсон юм. Эхнийх нь энэ, хоёрдугаарт нь энэ Шунемийн нэгэн эмэгтэй гарч байгаа. Шунемийн эмэгтэй Элишагийн төлөө хоол хүнс бэлдэж байна. Тэгээд ядгаач өөрийнхөө гэрт нь авчираад хоол хий гэж өгөөд байсан. Тэгээд эсэн чинь Элиша тэр тосноор өнгөрөх болгондоо тэр айл нь ороод хоол идэж байлаа. Шунем эмэгтэйгийн сэтгэл дотор ямар сэтгэл төрсөн бэ гэвэл нөхөртөө хэлсэн. Анаа Элиша шүүгч манай тосноор дайрах болгоно манай гэрт орж ирээд дайрлаад амраад явбал гоё байна. За тэгээд нөхөртөө юу гэж хэлсэн бэ? Даарцай. 9-р ишлэл. Тэр эмэгтэй үзэгтэн манайхаар үргэлж дайран өнгөрдөг тэрхүү бурхны хүн бол ариун гэдгийг би мэдсэн. 10-р ишлэлийг хамтдаа уншийе. 3 ийм анаар хүрээлэгдсэн жижиг дээд өрөө хийцгээе. Тэнд түүнд зориулан ор ширээ сандал дэнлүүний суур тавья. Тэр эрэхтэй тэнд орч байг гэж нөхөртөө хэлэв. За энэ эмэгтэй Элишагийн төлөө нэгэн өрөө хиймээр байсан. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэвэл нөхрөөсөө энэ Элиша бол бурханы ариун нэгэн байгаа. Харин энэ ариун нэгнийхээ төлөө бид нар ханаар хүрээлэгдсэн жижиг дээд өрөө хийдгээ гэсэн. Энэ их сонирхолтой. Жижиг өрөө биш, жижиг дээд өрөө яаж хийсэн бол ямарсан энэ байшин тэмч том байгаагүй юм шиг байлаа. Их том байр байсан бол дээд өрөө хийх шаардлагагүй. Зүгээр өрөөнийхөө нэг булан дээр өрөө хийж болно штэ. Хэдүүлээ гоё том байртай юм чинь энэ эсвэл том газар байвал энэ газартаа нэг гоё байшин хийцгээе гэж хэлж болно. Нэг талаас харахад энэ эмэгтэй ядуу байсан биш байгаа. Ядуу орон эртээ энэ эмэгтэй бурханы үг сонсох үнэхээр гоё байсан учраас зүгээр ганц удаа сонсоод өнгөрөөх нь дэндүү хайр байсан учраас өрөө ч гэсэн хамт хийцгээе. Тэгээд тэнд ор ширээ тавиад бас дэнлүү тавиад сандал тавиад тэнд амарч шатгаад иж өгцгөөё. Энд ирээд бас юм бичээж тэ их бичээ сургаалаа бэлдэж тэ бурханы үгийг даслахад чадхаар энэ нөхөр нь үнэхээр сайн нөхөр байна бас тэ. Хидэмий мэрэтэ ингэж хийсэн биш. Тэгээд өрөөний дээд тал нь өрөөгөө байрсныг харуул энэ сайн нөхөр байна уу муу нөхөр байна уу? Бидгүй энэ нөхрөөдөөс хинтэн хүн байгаа бол ямарсан эхнэрийн хэлсэн үгийн дагуу өрөөнийхөө дээд тал өрөө байрсан гэдэг чинь бетон өрөө биш мотор хийсэн юм өрөө юм шиг байгаа тийм. Яагаад гэвэл яагаад тэ нөгөө өрөөний дээвэр талдаа нэг жижиг өрөө банк хийсэн байх та тийм. Чинээр одоо
хоёр давхар байрыг өөрөө хийгээгүй л байх. Модон байшин л юм шиг байна. Тэгээ модон байрны дээвэр талын нэг агуулгах байсныг өөрөө болгосон байж магадгүй. Ямар ч гэсэн дээд өрөөнд нь Илиша нэг өдөр асуунаар дайрч исэн шин энэ өөрөө хийцэн байхаар нь ороод амарсан. Илиша бүр сэтгэл нь ингээд хөдөлсөн. Энэ нэмэгтэй чи ямар мундаг нэмэгтэй вэ? Миний төлөө ингээд өөрөө гаргачихдаг. Хөөш. Энэ нэмэгтэйг дуудаад иргээ шавьда хэлсэн. Бүр баярлалаа талархаад хөөш би чинь чамд үнэхээр баярлж байна. Чи миний төлөө ингээ өөрөө гаргацдаг. Чи хаандаа хэлэх юм байна уу? Эсвэл цэргийн анхлагтаа буйхан байвал надад хэлээрээ. За ингээ хэлчихсэн үед гоё биш үү? Нэг өөрөөр хэлбэл надад газар ихтэй байна гэдэг ч юм уу. Надад одоо энэ хүнтэй маргаан үссэн энэ асуудлыг шийдэхтэй нэрвч юм уу? Надад одоо нэг уулыг тариалгын талбай өгөөч гэсэн бол өгөх л байлаа. Харин энэ нэмэгтэй юу гэсэн бэ гэвэл би арт түмэн дунд оршноо. Арт түмэн дунд оршин гэдэг нь юу вэ? Би зүгээр байна. Яахчгүй байна. Асуудалгүй байна гэж үг. Би үнэхээр таны үгийг сонсоод таны сургаал сонсох гоё байна. Тантай хамт байх гоё байна. Тийм учраас манай гэрт байгаарэ гэд өөрөө хийж өгсөн юм аа гэсэн. Тэгээ Илиша тийм үү. За гэд хараа явсан. Харин Илишагийн шав нь юу мэдсэн бэ гэвэл эзэнтэй иш үзүүлэгч минь ээ. Энэ имэгтэй настай. Тэгээд нөхөр нь ч нас өндөр боловч хүүхэдгүй байна. Хүүхэдгүй. Дахиад дахин ч дуудаад хөөш имэгтэй чамд хүүхэд байхгүй гэсэн үү? Чи удахгүй хүүхэдтэй болно. Тэгвэл яах ёстой вэ? Баярлалаа. Ямар гоё юм бэ? Их төстэй шүү дээ. Харин энэ нэмэгтэй натаа их төстэй. Яагаад гэвэл хүүхэд өгнө гэсэн чинь баярлалаа гэхтэй байсан чинь битгий та намайг хуураач гэсэн. Энийг бас авчруулбал би хөвшин болтол одоо яа бэ? Би хөвшөрсөн шүү дээ. Бүх арч чадахгүй шүү дээ. Та нар бас тэгж бодож байна уу? Ингэж бодох үе байдаг шүү дээ, тий? За ямар ч лсэн чи итгэсэн ч бай, идгээгүй ч бай чи хүүхдээ болно. Ингэжлээд эргэж ирсэн. Харин жинхнээсээ жирэмсэн боллоо. Тэгээд хүүхдээ болсон байт юм аа. Гоё биш үү? Гоё аастай. Энэ Жонёнбин пастор өнөөдөр ирчлэл хийсэн. Энэ миний охинтой нэг өдөр баримсан. Харин 4 жилийн турш хүүхэдгүй байсан гэж байгаа сте. Сая ирчлэл хийхдээ залбирсан гэж хэлж байгааз 4 жилийн турш хүүхэдгүй байсан. Харин 4 жилийн дараа хүүхдээ болсон чинь гоё эрхэм нандин хүүхэд байна уу? Үгүй байна уу? Би тэр хүүхдийг тэрч үтсэн. Чи их эрхэм хүү байж шүү. Яагаад 4 жилийн дараа төрүүлж байгаа учраас хорим хийчээ 4 жилийн дараа төрүүлж байгаа юм шиг гоё байгаа сте. Гоё штэ тий. Харин энэ нэмэгтэй хорим хийчээд хэдэн жилийн дараа төрүүлсэн болоо. Сайн мэдгүй байна. 15 жилийн дараа ч юм уу 20 жилийн дараа төрүүлсэн. Ямар ч гэсэн үнэхээр эрхэм нандин хүү төрсөн байна. Энэ ч л асуудал. Нандин хүү төрүүлсэн чинь яаваа. Элиша харагдгаа ойлоод юу харагддаг болсон? Нё минийхөө гэн. Ингээд гээжсэн чинь хүүхэд руугаа бүр орцсон. Зүгээр орцсон биш 500% орцсон. Элиша нэгэн өдөр бидний очно нэстэ. Очоод харсан чинь бүх сонсохдоо нэг анхаарал байхгүй. Бүх анхаарал нь хаана очтой. Минийхөө очоод сонсохдоо энэ яагаад дуустдгүй бэ? Сургаалаа урдан дуусгаад би хөхөөлөх ёстой шүү дээ. Ингээд цагаараа л байсан. Үгийг сонсохдоо бол сонсоод сууж байсан боловч сэтгэл өөр тийш явчихсан байсан. Харагдахгүй юу? Харагдана. Элиша тэгээд тэдний доцлон шигсэн сонирхолтой байх уу, сонирхолгүй байх уу? Элишагийн сонирхол бол тэдний доцоо сургаал тарааж өгөх сэтгэл хуваалцах тэрийн сонирхолтой. Харин очсон сонирхолгүй байлаа. Тэгвэл Элиша очмоор байх уу, очмооргүй байх уу? Сайн олчихгүй болсон. Өөрөө байсан ч гэсэн тэдний очихгүй.
нэг хоол идэхгүйч очих албатай биш дээ. Тэгээд байн очдөг байснаа. Тэгээд жоохон цөөхөн очдөг болоод дараа нь хүүхэд одоо толгой өглөөд нэг 5-6 настай болсон юм шиг байна. Миний толгой гэж байгаа гарвал ийм болцоод одоо аав нь хурдан их рүүгээ явуул гээд ихтэрээ хэлсэн чинь ихийнхээ өвдгөн дээрээ хэвтчээд харин энэ эмэгтэй шууд мэдсэн энэ хүү яагаад хүчнийг. Тэгээд энэ хүүгээ хинт ч хэлээгүй. Яагаад гэвэл уг нь хүүхэд өвчих юм бол шууд уйлаа, чарлаа, урдан аав нь очоо юу болсноо хэлээрээ гээд идэг штэ. Харин хинч хэлэлгүйгээр тэр хүүгээ шууд Элишагийн орон дээрээ тавьчихад нөхөртөө сүрэг тэрэг мөр өгөөч. Тэгээд би бурхны хүнтэй уулзсаар явах ёстой байна. Өнөөдөр ямар баярч биш, амралтын өдөрч биш. Яагаад очих гээд байгаа юм бэ? За энийг өөрөөр орчуулад хэлье за. Энэ нэмэгтэй амралтын өдөр л очдөг байсан. Бас сарын эхээр л очдөг байсан. Сард хэдэн удаа очсон бэ? 5 удаа. Амралтын өдөр бол 7 хоног болгон болно шүү дээ. Тэгэхээр бүтэн сайн өдөр л очоод сарын эхний өдөр ингэж л очдөг байсан. Энэ одоо бараг хэдэн жил болчихсон байлаа гэсэн. Тэгэхээр нөхөр нь энэ л одоо сарын эхч биш байна. Бас одоо амралтын өдөрч биш байхад яагаад очих гээд байгаа бэ? Яг тийм шашинтай хүмүүс шигэ болсон байсан. Сарын эхээр очоод бүтэн сайн өдөр л очоод сайн байна уу та сайн сууж гин үү? Баяртай. Ингэдэг байсан. Тийм болохоор нөхөр нь ингэж хэлж байгаа юм аа. Энэ үгнээс бид нар юуг олж мэдэж болох вэ гэвэл ийм эрхэм нандин хүү Бурхны өгсөн биелийг сэтгэл нь тэр биелэг дээр л очсон байгаа учраас Бурханаас холдсон байна гэсэн. Тэр үе яг ингэж Бурхны хайрлж өгсөн ивэлээс болоод эсгээр бидний зүрх сэтгэл Бурханаас холдсон үе ч болон байна гэсэн. Энэ асуудлын өмнө энэ нэмэгтэй тодорхой мэдсэн. Энэ сайн. Өөр сайн. Битгий асуу. Өөр намайг Элишатай уулзаад гаш. За Элиша дээр очлоо. Элиша яалтчгүй нэмэгтэй асуудал болоод ирсэндээ сарын эхээрч биш байна. Бас амралтын өдөрч биш байхад яагаад ирсэн бэ? Дандаа л сарын эхээр ирдэг байсан. Яагаад одоо ирэвэ? Yes, харсан чинь асуудал байгаа. Тэгээд юу гэж хэлсэн сонссон чинь би танаас хүү хүссэн юу? Та чи намайг гураач гэж танд хэлээв үстэй. Тэр нь Элиша хэлсэн. Энэ тайгийг авч очоод энэ ч мэдлэггүйгээр энэ тайгийг энэ хүүхдийн толгоон дээр тавь. Ингээд хүүхэд эдгэрнэ гэж амлалтаа хэлж өгсөн шүү дээ. Аргийг хэлээд өгчлөө шүү дээ. Тэгвэл энэ нэмэгтэй Гехази шавыг дагаж явах хэрэгтэй байсан. Гэсэн чинь дагаж яваагүй. Хүүхэд одоо өөхөх амьдрах асуудал биш гэсэн. Энэ нэмэгтэй одоо юу ярьж байгаа байна вэ гэдгийг хамтдаа харцгаая. 29-30 шиг хамтдаа харцгаая. Хоёрдугаар хаалын дээр 4-р бүлгийн 29. Тэгэхэд Элиша Гехазид ууцаа бүсэлж миний тайгийг гартаа аваад дамаараа яв. Хэрв чи хэн нэгэн хүнтэй хайрлал түүнтэй бүү мэдлэгтэн. Хэрв хэн нэгэн хүн чамтай мэндэл байл түүнд хариу бүүг. Миний тайгийг өгөөний нүүрэн дээр тавихтун. 30 шиг хамтдаа уншия. 3 өгөөний их нь эзэн амьд бас та амьд би тангүйгээр буцаж явахгүй гэв. Элиша босоод тэр эмэгтэйг дагаав. Гехази таяг бариад явсан. Харин таягийг аваад ингээ хүүгийн дээр тавиараа гэд хэлсэн боловч дагаж яваагүй. Элишатай наалтал юу гэж хэлсэн бэ? Би таны амьд байгааг бас бурхан амьд байгаагаар анхааргалаа. Эзэн амьд би бас та амьд би тангүйгээр буцаж явахгүй гэсэн. Өөрөөр хэлбэл би танаас холдсон байлаа. Би танаас зайг барьсан байсан байна. Одоо надад таал хэрэгтэй байна. Мэдээж энэ хүн амьдрах нь надад сайхан хэрэг. Гэхдээ одоо би танаас салахгүй гэж хэлж байгаа юм аа. Энэ нэмэгтэй одоо
зүрх сэтгэл нь Элишагаас алдсан холдсон сэтгэлийг хүүгийнхээ үхэл гэдэг зүйлээр дамжуулан зүрх сэтгэлээ эргүүлсэн гэсэн. Маш олон итгэгч хүмүүс бид авралыг аваад ивэл алсан гэдэг юмнаас болоод бидний зүрх сэтгэл Бурханаас холдчихсан үе олон байдаг. Харин Бурханы өмнө хамгийн том ёроол нь бидний зүрх сэтгэл Бурханы үгтэйгээ Есүсийн үг сэтгэлтэйгээ нэгдмэл байх чухал юм гэсэн сэтгэл төрж байна. Амен. Бидэнд Бурхан яагаад асуудлыг өгөх вүлээ? Яагаад Бурхан бидэнд асуудал зовлон зөвшөөрдөг вүлээ? Чи мөн үхээрээ гэж байгаа биш. Би чамтай хамт баймаар байна гэсэн үг. Би чамтай уулзмаар байна. Би чамтай хамт хөдөлмөр байна гэсэн үг. Энэ нэмэгтээ юу хүүхэдгүй байх үед Элиша Бурханд байсан. Түүний сонссон үг нь баяр хөөр өгч, үг нь найдвар өгч, үг нь баяр хөөр өгдөг байсан. Харин хүүхэд төрснөөс хойш хүүхэд нь Бурхан болсон байна. Үг сонсохоос илүү хүүхэд нь гоё байна. Бурхан гоё шүү. Мэдээж Бурхан гоё гэж хэлнэ. Гэхдээ дотроо бол наасаа салцсан байгаа гэсэн үг. Хүүгийн үхэл гэдэг асуудлаар дамжуулан зад Бурхантайгаа сэтгэл хөшөлжөд ойртож очиж байгааг харж болно. Тэгээд Бурхан тэр хүүг буцаад амьлуулж өгч байгаа. Ийм сайхан түүхийг өнөөдөр Библиэс сурмж авч болж байна. Бидний зүрх сэтгэл гэсэн яг л энэ шүнэмийн эрхэм нандин эмэгтэй шиг бидний сэтгэл Бурханаас олгсон байгаа юу үгүй юу гэдгийг шалгаарай. Бидний сэтгэл Бурхантай ойр байх үед холбоотой байх нь хамгийн том Бурханы ёроол юм гэж бодож байна. Энэ хоёр эмэгтэй хүний үгэн даяарээс ямар сургамж авч болох вэ? Өөр хүний тухай ярьж байгаа биш. Бидний зүрх сэтгэл яг ийм байдаг шүү гэдгийг ярьж өгч байна. Ингээд өндөрлөж байна.